Тэгэхээр энэ тал дээр таны бодол ямар байна? Ерөнхийдөө энэ намын хуралч өөрөө хинч нэр дэвшээ сонгох болцоотой юм уу? Тэгэхээр намын дарга нь ерхий сайд байдаг. За намын их хурлын тухайд бол ерөөсөө Монгол Ардын намын даргыг сонгох онцгой бүр ирэх нь намын их хурал даа. Тэгэхээр намын их хурлаараа одоо Монгол Ардын намын дарга хэн байх вэ гэдгийг сонгоно. Намын их хуралд одоо Монгол Ардын намын гишүүн хинч вэ? Намын даргад өрсөлдөх хэрхэн нээлттэй. Заавал одоо юу гэдгийг ерөнхий сайд хүн намын дарга болно гэдэг ойлголт биш. Ялсан намын одоо дарга нь ерөнхий сайд байх энэ зарчмыг л барьж ирсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол яг нэг талаасаа одоо намын дарга ерөнхий сайд байх ёстой, эсвэл ерөнхий сайд намын дарга байх ёстой гэдэг ойлголтоос илүү Монгол Ардын намын энэ 300 гаруй мянган гишүүдээс одоо төлөөлүүлж ирж байгаа энэ 2200 гаруй одоо төлөөлөгчд намын даргаа сонгох сонголтыг хийнэ л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ бас үеийн нийслэлийн нэг үйл ажиллагаанд анхааралтай байна. Цэцэрлэг төрөлн дээр нэг гараа зөвчгөн ганцаар аваад ковидын байлга болгож байна. Нийслэлийн хүмүүсүүд дээр ингэж яаж байна. Ер нь нийслэлийн удирдлагууд сүүлийн үеийн ирээд зэрэг үйл ажиллагаа бас хэрэг сэтгэлээ гэсэн юм биш үү? Тэгэхээр та нийслэлийн удирдлагууд ялангуяа тэр цэцэрлэг төрөлнтэй холбоотой асуудал дээр мэдээлэл. Би энэ талаар мэдээлэл байна. Нарийн мэдээлэл байна. Нөгөө бас түшээ гэсэн юм. Түш хурдлаа гэдэг. Тань дээр ер нь иргэдээс гомдол мэдээлэл ирж байна. Энэ сайжруулсан түш хурдлаа гэсэн мэдээлэл иргэдийн зүгс иргэдэд магадлал зэрэг тагсдаг. Энэ яагаад хурдсан бэ гэсэн бэ гэх хангалттай байгаа асуудал байгаа л гэдэг юм байна. Тэр олон олон гишүүдийн талаар мэдээлэл байна. Нас дээр яг энэ сайжруулсан түлштэй холбоотой хурдлаа гэдэг гомдол мэдээлэл янз бүрийн мэдээллүүд бол одоо орж ирэх байна.